Сайн байцгаана уу? Байгаль жангоо гэргийн дууны гитарын хичээлийг үзүүлье. Энэ дуунд 5 аккорд ашиглаж байгаа. За дуучинтайгаа адилхан өнгөөр дуулахыг хүсвэл капогоо 3 дугаар ладан дээр авчиж агаад тоглоно. За эхний ашиглагдах аккорд маань ля минор. Тэгээд ми минор. За фа мажор. Фа мажороо бүтэн барьж чадахгүй бол эндээс ингэж ярьж болно. За 1 2 дугаар утсыг бас 1 3 дугаар ингэж дарахад хэцүү байх юм бол фа мажорын сефтэй барьсан ч ялгааг бас гоё сонсогдно. За тэгээд до мажор. Сүүлийнх нь соль мажор. За дуу маань 8-6 хэмжээтэй дуу учраас 1 2 3 4 5 6 1 2 3 4 5 6 гэдэг хэмжээтэй тоглогдно. За эхлээд таталтын жишээ үзүүлье. Баруун гарын дугаараар хэлэх юм бол P I M A M I 1 2 3 4 5 6 1 2 3 4 5 6. За утсаа татахтаа ля минор дээр мэдээж бааз утас буюу 5 дугаар утсаа 5 3 2 1 2 3 5 3 2 1 2 3. За мөн до мажор дээр ч гэсэн 5 дугаар утсаас хийж татна. 5 3 2 1 2 3 5 3 2 1 2 3. Харин ми минор, фа мажор, соль мажор дээр 6-аас хийж татна. 6 3 2 1 2 3 6 3 2 1 2 3. Фа мажороо хэрвээ энд барих юм бол мэдээж 4-өөсөө татна штэ. Фа мажорын сефт. За татаж тоглоход ерөнхийдөө ля минорыг сефтээр барьчвал бас гоё сонсогдно. Ля минорын сефт гэдэг. Энэ дөрвөн аккордоор ерөөхдөө бадаг хэсэг маань давтаал энэ дөрвөн аккордоо тойруулаа яваад байна. За энэ дээр нэг хийгддэг маш гоё сонсогддог хэсэг нь юу вэ гэхээр до мажороо бид нар бүтэн ингэхгүйгээр 1 2 3 гэдгээ хийчээд арын энэ 2 хуруугаа аваад 2 дугаар хуруугаа 2 дугаар ладныхаа 5 дугаар утсан дээр тавиад 5-аасаа дахиад татчихна. Ингэж хийнэ гэсэн. 1 2 3 4 5 6. Тэгэл ля минор дахиад. Дандаа ингэж явна гэсэн үг. Ингэж ээж гоё сонсогдсон. За эхний бадыг хэдүүлээ дуулаад үзье. Өнгөө авч агаад өнгөө олон гэсэн үг те. Сэтгэл зүрх юмнаас эхлэх нь. Сэтгэл зүрх минь сивэлзэг сэрүүмүүдэж сартай хайсан хуучлан сууна. Санаа сэтгэл чихэнийг сангалзав гэж сар надаас нуучхан асуу. Саролоод химэнудан талхунгийг саран туяа дотхонгийг уулж намон байгалийн өрхөн улиралд ойхан чантайгаа учирлаада цэцгэс гэдэг дараагийн хэсэг рүү орох нь. За одоо цохилтоороо явж үзье. Цохилт муу адил 8-6 хэмжээтэй байна. Доошо, дээшээ, дээшээ, доошо, доошо, дээшээ, доошо, дээшээ. За тоонд үзүүлэх юм бол 1 2 и 3 и 4 и 5 и 6 и 1 2 и 3 и 4 и 5 и 6 и 1 2 и 3 и 4 и 5 и 6 и. За энэ цохилт болох нь тий. За мөн адил саяныхаа 4 аккорд дээр нэг бүтэн цохилт хийгээ тойруулна. За сая анзаарсан бол нөгөө до мажор дээрээ
гэдгээ хийчээд яг муу адил хуруугаа шилжүүлээ. Энэ хэсэг хамгийн гоё хэсэг учраас заавал энийг хий шүү. Өргөжлүүлээд цохилтоороо жишээлбэл дуулаад үзье. Цэцгээс дэлгэр цэнгэл дэх цэлмээ хөдөр цэлэн шопод ширгэн байснаа шиврэн дуслах борооны шинхэн үнээр цэжин түүнийг санвал зөвлнаа цэдэн нот хийнэ цэнгэл гол мөрдөг шаргал наран жархан игүүлж одоо дахилт руугаа орно. Дахилтан дээр соль мажорын аккорд маань нэмэгдэж байгаа. Эхнийхтэйгээ яг адилхан явна. Тэмэн модултэй хөвчтэй мэрдэхгүй. Галнууд химэн сэлэг чамруулуулгүй. За одоо түрүү нөгөө до мажорыг ингэж хоёр хуваажсэн бол одоо соль мажортай хуваачин гэсэн. До 2 3 4 5 6. За цаашаа явъя. Тэлэн талуужин холдос илдэхгүй. Дуулах дууны эзэн зүрэтэн зэмэндэгнэ. Өөрөөр хэлбэл саяных дээр до мажор соль мажор хуваачаад тэгээд нөгөө дахна гэдгийн ард ая явж байгаа учраас ля минор, ми минор, фа мажор, до мажор гэдгээ эхний нөгөө дөрвөн аккордоо өргөжлүүлээд тоглосон гэсэн. За хоёр дахилт байгаа шүү дээ тий. Хоёр дахилтыг өргөжлүүлж дуулах үед яг адилхан бас явна. Армаг хөлхийн жорос үлдэхгүй. Айлэгтэй дундаг сэлцэн дэвтэн. Сэлдэг гөргөл хайрхан хөвч хангагаа. Чандяндын цаанаас цэглэн цэглэн. Тэмэн модортэй хөвчтэй мэрдэхгүй. Галнууд химэн сэлэг чамруулуулгүй. Тэлэн талуужин холдос үлдэхгүй. Дуулах дууны эзэн зүрэтэн зэмэндэгнэ. Ийм хай явлаа тий. Тэгээ хоёрдугаар бадгалгүй орно. Үрийн хаяа тоярах хоолын ингэж усны мандал тэлтэн мэлтий. Орхон байх цэцэсийн хэлүүгээр үзэн чухатай хайсан мэлтий. Оолот хийнэ модон хангай гэж ургах наран нүтэн чимгээ. Тэгэл нөгөө төгсгөл яг адилхан тий. Дараараа дараараа ингээл дуусна гэсэн. За та бүхэндээ амжилт хүсье. Манай суваг хэрвээ жаахан ч гэсэн хэрэгтэй санагддаг бол subscribe гэсэн товчон дээр дарахаа мартава. Бас шин дууны хичээл орж байгааг цаг алдалгүй мэдээлэл хүлээн авахын тулд хонхны зурган дээр дарах хэрэгтэй гэдгийг мэдж байгаа гэж найдаж байна. Дараагийн хичээлээр уулзцгаая. Баярлалаа. Баяртай.